Хэдүүлээ Лук номыг гаргач. Лук ном 9-ийн 22-оос 27. Магадгүй бид нэр айгүйх мэдтгэл хэсэг байгаа х та. 9-ийн 22-оос 27. Заагарсан. За би эндээс уншдаг. Хүний хүү олон зовлон эдэлж ахлах дахилч нар болон хуулийн багш нарт аз үзэгдэж алуулах ба 3 дахь хоног дээрээ амьлна гэв. Тэр тэдэнд бүгд нь хандаж хэн нэг нь миний араас явахыг хүсвэл өөрийгөө үгүйсгэн өдөр бүр загалмаагаа авч намайг даг. Хэн амаа аврахыг хүснэ тэр түүнийг алдна. Харин хэн миний төлөө амиа алдна тэр түүнийг аварна. Хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашигтай билээ. Хэн надаас болон миний үгсээс чинь хүний хүү өөрийн болон эцгийн мөн ариун тэнгэрлэгч нарын цог жавхлан дотор эрэхтэй түүнээс ичих болно. Гэвч үнээр би танарт хэлье. Энд зогсохстын зарим нь Бурхны хаанчлалыг харах хүртлээр үхлийг амсахгүй гэж айлдваа гэж үзсэн. Амен. Магадгүй та нар маань сонсч лээсэн баг тий. Би бол анх цуглаанд нэг ирээд удааг байхад над тэгжсэн. Манай маастер асууж номлол дээр та нар итгэгч үү дагалдагч үү гэдэг. Би тухайн үед сайн ойлгоогүй. Үгсийг одоо итгэгч гэдэг чинь тэгэл дагалдагч юм шүү. Энэ ишлэлийг нөх хүмүүс айгүй янз бүрээр ярьдаг л да ерөнхийдөө. Тэгээ би болохоор өнөөдөртөө ер нь та бүхэнтэйгээ нэг зүйлийг голцлон одоо хуваалцъя гэж бодсон юм аа. За тэгэхээр энэ гарч байгаа үйл явдал маань хэрвээ бид нэр Матай номыг харах юм бол Есүс нөгөө шавнартайгаа юу ордог штэ тий. Цезар Филиппийн нутаг орчоо буцаж явахдаа үхлийн гантлаар ярьсан чинь Петр хажууд шавьяаш зэмэлж гэлтэй. Та одоо юу яриад вэ те? Битгий юм яриад байна энэ гэдэг. Тэгээд ингэсний дараа Есүс Петрийг зайл те миний араас зайл сатана гэж хэлчихэд эргэхдээ энэ үгийг хэлж байгаа. За одоо яг Лук номон энэ хэсгийг авсан бэ гэх юм бол энэ дээр илүү жоохон юм одоо юу гэдэг юм бэ нэг жоохон илүү нарийсгаж илүү тодорхой бичсэн байгаа Лук номон дээр. Матай, Маркийг бодох юм бол за тэгэхээр энэ дээр эхлээд ингэж хэлж байгаа тийм. Хүний хүү олон зовлон эдэлж, ахлагчд, ахалж тагч нар болон хуулийн багш нарт аз үзэгдэж алуулах ба 3 дахь хоног дээр амьлна гэв. Тэр тэдэнд бүгдэнд нь хандаж хэн нэг нь миний араас явахыг хүсвэл өөрийгөө үгүйсгэн өдөр бүр загалмаагаа авч намайг дагаа гэж хэлсэн байна. Энэ Есүсийн энэ хэлсэн зүйл ер нь одоо сүүлийн үед чуулган гэх юм уу итгэгч нар маань чихвэдэ бидний хувьд ер нь дэлхийн нийтээр нэг тийм хандлага руу орсон байна гэж юм л да. Тэр нь юу вэ гэх юм бол Библийн үгийг зөөлрүүлэх, ийрүүлж их буулгадаг болсон тийм. Одоо хүний эрх талаас нь ч юм уу за ер нь арайш тийм биш байх. Энэ бол яг тэр утгаар хэлээгүй гэдэг. Тэгэхдээ эрдэмтэд бол яг энэ хэсгийг юу гэж үздэг вэ? Энэ бол радикал буюу ер нь бол маш хатуу шууд утгаар нь хэлсэн нэг хэсэг байна. Тэгээд хэдүүлээ энийг ерөнхийдөө тухайн үеийн нөхцөл байдалд хүмүүс энийг сонсоод Есүсийг маш олон хүн дагаж ирсэн. Гэхдээ энэ үгнээс болоод ер нь олон хүмүүс бас дагахаа болцсон. Яагаад вэ гэх юм бол одоо тухайн үеийн нөхцөл байдалд нь соёлын хүрээнд наваад үзэх юм бол Есүс юу гэж хэлсэн гэхээр хэрвээ та нар намайг дагах байгаа бол өөрөөсөө татгалз. Тэгээд ичхүр зовлон бүх юмаа яриад өдөр бүр үхэлдээ бэлэм намайг даах хэрэгтэй. Бид нар хэрвээ тухайн үеийн хүмүүсийг харах юм бол тэдний хувьд Месая бол арай өөр байсан. Бид нар юу гэж бодсон бэ гэхээр улс төрийн нөгөө талаараа ялалт, амжилт авчрах, Давидын хаанчлалыг авчрах улс төрийн тийм Месаяг хүсэж байсан. Тэгээд тэднийг дагаа явж байхад Есүс юу хийж ирсэн гэхлээр бид нар мэдчихэж байгаа. Хүмүүсийг эдгэж исэн, 3-4 мянгаар нь хоолж исэн, өшөө чөтгөрөөс чөлөөлж исэн. Тэд нар тэр Месаяг л даахыг хүсэж байсан. Тэгээ явж байгаад Есүс нөгөө үхлийнхаа талаар ярьсны дараа Петр зэмлэж байгаа нь ерөнхийдөө Петр бол хүмүүсийн одоо төлөөлөл болж харагдаж байгаа байхгүй тий. Нэг хэсэг монголчууд одоо та нар анзаарсан бол Песэр нэг айгүй хүчрхэг өдөртөгчийг айгүй хүсэж байсан. Магадгүй одоо нэг 50% гарсан хүмүүс бол бараг л Путин шиг ерөнхийлөгчтэй болох юмсан тий. Улс орн маань гэх юм бол айгүй тийм чанга хатуу гараар ингээд
хөгжих байх. Одоо ч гэсэн тийм хүсэл байга. Тэгэхээр Израильчүүдийн хувьд тухайн үед Месаяг яг тийм байдлаар хүлээжсэн. Улс төр Ромын хаанчлалаас чөлөөлөөд Давидын хаанчлалыг авчрах тийм хүчрэхэг Месая ирэх ёстой. Тэгээд Есүсийн байгаа байдал яг тэр талаас эхлээ харагдаж гисэн. Тэгтэл Есүс энд эхлээд үхлийнхаа талаар ярьсны дараа хэрвээ та нар намайг дагах байгаа бол хэн нэгэн дагахыг хүсвэл яг энэ хүртэл ер нь дагалдагч нар болоод бусад хүмүүс Есүсийг дагж ирсэн. Тэ хоолунд нийтээд эдгэрээ чөлөөлөд тэгсэн чинь Есүс ингэж хэлж байгаа. Хэрвээ хэн нэгэн намайг дагахыг хүсэж байгаа бол эхлээд өөрийгөө үгүйсэг. Тэгэд өдөр бүр загалмаагаа өрөөд намайг дагаарай гэж хэлсэн. Тэгээд энэ нь тэдний хувьд айгүй хатуу байсан учраас. Йохан номдэр гардаг шүү дээ ингээд тий. Та нар миний бие гэдэг шүү дээ. Миний цусыг уухгүй бол хэн ч яахгүй ингээд хүмүүс нөгөө дагахаа ойлж шүү дээ. Юу ээж хүлээж авах хэвчээ юу яриад байгаа юм гэж солиот юм биш үү? Юу амьдралгүй сони юм яриад нэг. Тэр бол яг нөгөө юу байсан тий. Зүүрлэл байсан. Харин энэ болохоор шууд утгаар хэлж байгаа юм. Тэгээ цаашаа харах юм бол юу хэлсэн бэ гэхээр ертөнц ингээд ам гэж ярьж байгаа. Ийш явахаас өмнө хэдүүлээ эхлээд ер нь өөрийгөө үгүйсгэн гэж юу юм бэ? Загалмай гэж юу юм бэ гэдэг хэдүүлээ. Одоо сүүлийн үед нэг та нар анзаарч ирсэн үгүй юу? Хүмүүс ярьдаг л да. Би өөртөө загалмаагаа өөрөө явж гин гэдэг итгэгч нар ярьдаг. Тэгээд миний таньдаг нэг хит итгэгч нар ярьж байсан л да. Нэг их чулуур тэгж байгаа. Нөхөр нэг айгүй архиудаг. Тэгээд тэрийг ингээ загалмаа гэж боддог. Тэнгүүт итгэгч нар юу гэж ойлгохтой гэхээр загалмайг бол ерөөсөө л зовлон л бол ерөөсөө загалмай юм. Энэ нөгөө нэг одоо юу гэдэг юм бэ? Бас нэг жоохон юм хавтгаар болж ойлгосон зүйл те. Тэгтэл Библиэлд болохоор юу гэж хэлэхээр зарим зүйл бидний өөрийн сонголтоор ирж байгаа зовлон бол. Магадгүй буруу зуршлаас, магадгүй буруу амьдралаас одоо юу гэдгийг те. Тэгтэл энэ нөгөө нэг загалмай гэдэг маань зовлон ичхүр мөн боловч хүний зүгээр амьдрал байдаг өдөр тутмын зүйлээс арай өөр зүйл. Нэгдүгürt тэрийг бид ойлгох хэрэгтэй. А хоёрдугаарт нь хамгийн эхлээд энэ үгүйсгэх гэдэг айгүй чухал. Өөрийгөө үгүйсгээрэй гэж. Тэгэхээр энэ одоо хүний нэг гурван шатанд хүрдэг юм байна. Юу гэхээр нэгдүгээрт ингэж байгаа. Хүн гэдэг амьтан ер нь байглаасаа инстинктээс өөрийгөө хамгаалах. Одоо жишээ нь бид нэр ингээд амьдралаа өөрсдөө хэмжээдэг тий. За би маргааш юу хийх вүлээ, нөгөөдөр юу хийх вүлээ, миний тий санхүү мөнгө үлээ, эдийн засаг одоо юу гэдэг. Өөрөө амьдралынхаа төв нь одоо юу гэдэг хянаж бүхнүүлийг хяналтандаа байлгах хүсэлтэй. А тэгэнгүүт энэ өөрийгөө үгүйсгэх гэдэг ойлголт хүрдэг. Хоёрдугаарт нь хүний эгод хүрдэг гинэ. Тэрний үг гэхээр одоо жишээ нь бид нар чинь өөрийн гэсэн эготой шүү дээ. Хин нэг уучламаар байм, эсвэл уур хүрм одоо юу гэдгийг те хэрэлдэж ямар нэгэн байдлаар өөрийн хүсэл сонирхож гэдэг юм уу те тэр байна. За гуравт нь юу гэхээр энэ өвөр өсгөө гэдэг юм нөгөө нийгэмд бас бид нарыг одоо байр суурьнд хүрдэг юм байна л да. Ялангуяа тухайн үеийн хүмүүст юу хэлж ирсэн бэ? Юуг ойлгогдож ирсэн гэхээр тэр үед шашин гэдэг бол айгүй хатуу зүйл байсан тийм. Ромын хаанд эхлээд залбирна. Ромын иргэн болгон тэгнэ эхлээд. Ромын хааны төлөө сайн сайхнуудаа залбирсныхаа дараа өөрийнхөө итгэдэг бурхан залбирна. Одоо юу шүтэн бүтэнд. Тэгтэл Христтгэл бол юу гэж байгаа гэхээр тэр нь биш. Зөвхөн эхлээд бурхан залбирх хэрэгтэй. Энэ нь шууд үхлийн ялтай зүйл. Тэнгүүт эн чинь хүнд айгүй хэцүү сонголт авчирч байгаа хэрэг тий. Өөр нэг залбирсныхаа төлөө өвчнө гэдэг чинь хэцүү байхгүй. Тийм учраас нөгөө хүмүүсийн хувьд том сонголт болж байгаа. Тэгээд өөрийгөө үгүйсгэхийн хамгийн гол зүйл нь за мэдээж одоогийн нөхцөлд бол бид нэр тийм биш. Монгол бол ардчилсан учраас бид нэр шүтэх тий эрэхтэй учраас одоо Есүс залбирлаа гэд бид нэр хинч тийхгүй. Гэхдээ одоо байгаа орчин үеийн итгэгчдийн бидний хувьд хамгийн чухал юм өөрийгөө үгүйсгэх дээр өсөж чаддгүй гинэ. Итгэгч нарын хувьд яг энд байгаа нөгөө итгэгчтэй адилхан. Хүмүүс Есүсийг дагахад яг юу юм те одоо ингээд эдгэрэл ивэл өрөөлийнх нь үедэр бол ингээд дагаад сургаалын сонсоод яваад иж болдог. Гэхдээ Есүсийг магадгүй ингээд магтаал дээр би бол тухай тэгж лээс хүүхэд тахтай мэдхгүй те те та намайг хаашаач хаагууш дагуулсан би нэг дагах болно гэж магтаал байдаг шүү. Тэндээ биш гараар оо би таныг ста дагах болно гэд. Тэгээд заримдаа нөгөө хүмүүс ингэ нэг юм шийдвэр гаргадаг шүү дээ. Эзнийг би дагна гэх. Тэрний дараа хүмүүст сонголт ирдэг. Тэр нь магадгүй яг өөрийгөө үгүйсгэх загалмайн одоо тэр ичхүүр тэгээ итгэлээсээ болж хавчигдах ч гэдэг юм уу доромжлогдох гэр бүлдээ найз нөхдөдөө яг тэр үедээ нөгөө хүмүүс чаддгүй гин л дээ.
Тэр шалтгаан нь юу вэ гэхээр эхлээд өөрийгөө үгүйсгэх ёстой. Тэгжээж дагах ёстой. Тэгээ яагаад өөрийгөө үгүйсгэхийг Есүс чухалчилсан болоо гэд тий. Бид нар заавал өөрийгөө үгүйсгэхгүй итгээ яваад иж болохгүй мүү гэж. Тэгэхээр Есүс энд хэлсэн юм. Хэрвээ хэн нэг намайг дагахыг хүсвэл энэ бол сайн хүсэл. Гэхдээ өөрийн гэсэн үн цэнтэй. Есүсийн өөрийнх нь туулсан зам тэр. Тэр өөрөө зовлон, мэрхшээл, ичгүр сонжуур дундуур явсаар хагаад бид нарт одоо авралын замыг авчирч байгаа. Тэгэд 2-7 хоногийн өмнө хэн улаанаа нэг хуваалцж байсан тий. Петрээс Есүс амьсныхаа дараа шавнараас асуудаг намайг даг гэдэг. Тэгж хэлэхдээ асуудаг тий. Чи одоо энэ удаа дагахдаа өөрийнхөө хүссэн газар руу явахгүйгээр чамайг өөр хүн бүслээд чи өөрийнхөө хүсээгүй амьдралаар тэгээд сүулдэ чи намайг үхлээрээ алдаршуулах болно. Тэгсэн чинь чи намайг дагах уу? Тийм амьдралаар. Тэр сүулт нэг том эрдэмтэн байт юм а Библийн эрдэмтэн. Тэр бол тэгж хэлж байгаа юм л да. Юу вэ гэхээр чуулган ер нь нэг талаараа нөгөө Библийг эергэж зөөлрөж ярьдгаасаа гадна бид нар христтгэлийн амьдралыг айгүй буруугаар ойлгож эхэлж байна одоо. Яагаад гэвэл бид нар яг надад л сайн тэгээ надад л одоо надад л тааламжтай надад л сайн юм байх ёстой гэж боддог. Гэтэл биднээс гардаг золиос биднээс гарах нөгөө үгүйсгэл эсрэг дагах тэр зовлон ичхүүр тэр болгоныг үүрэх ямар ч тийм зоригтой итгэгчтэй байхгүй болсон. Зориулттай итгэж байхгүй болсон. Бүгдээрээ юу ярьж байгаа гэх юм бол яг үнэндээ чуулган дотор өөрийгөө хайрлах. Тэгтэл бид нар аль хэзээ өөрийгөө хайрлцсан. Бид нар өөртөө хайртай учраас өдөө болтол амьдэрсэн. Тэгээ өөрийгөө тийжээсэн. Харин одоо яагаад бусдын төлөө ялангуяа эзнийг дагах дээр юу ч байхгүй байна гэж. Тэгээ би 2004 онд Мөнхөөрд очиж байхад нэг ах байд байсан юм а. Одоо ч гэсэн байгаа л да. Солонгост байгаа нэг алдартай Монголын бас нэг нэлээд алдартай пастор. Тэр хүн ингэж ярьж байсан. Би одоо ингэж хүсдэг. Юу хүсдэг вэ гэхээр хэрэв Монголд тавьчлага зовлон гараад за Монголын христ итгэгчний хамгийн гол 5 хүнийг шоронд хорino гэмэл би тэрний нэг нь баймаар байна гэл. Тухайд би ойлгоогүй байхгүй. Яг тэр хүний нөгөө цаад далд санаа айгүй нөлөөтэй алдартай Христ итгэлийн нэг тийм мундаг одоо удирдагч гэх юм уу тийм хүн болохыг хүсэж байсан байна л да. Тэгвэл нөгөө монголч нь өөрөө ардчилсан ус учраас тийм боломжгүй. Мэдээж хятад юм уу тий хойд солонгос арабын орнууд байж болно. Харин нөгөө утгаараа хэрвээ тэр хүн одоо тэр магадгүй хүсэл нь өөрчлөгдсөн байх л та олон жилийн дараа бол одоо асуувал тэр хүн юу гэж хэлхийг би мэдэхгүй. Гэтэл Есүсийн хэлж байгаа зүйл нь алдартай байхаас илүү өөрийгөө үгүйсгээд хавчлага зовлон дотор явах нь өөрөө одоо нөгөө юу гэдгийг те гол хүмүүсийн гол нөгөө нэг одоо юу гэдгийг те тэр дагалдагч яг болж байгаа гэсэн нэг ийм зүйлийг хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр танаас асууя л да хэдүүлээ ерөн зүгээр өөрөөсөө бодоод үзээрэй те та ер нь яг Есүс итгээд явах үедээ хэр өөрийгөө үгүйсгэж чадчихна уу? Өөрөөсөө үгүйсгэж сонголт болгон дээр тий. За магадгүй зүгээр ингээд энгийн юм дээр одоо бидний дунд бизнес хийдэг хүмүүс байна. Хүнд цалин өгдөг хүмүүс байна тий. Тэр үед хин нэгнийг ялгарлахгүйгээр яг шударгаар цалингийн өгөөд юм уу эсвэл одоо бизнес хийж байхдаа тий энэ худлаа хэлчихэд ашиг олчих гээд шүү дээ. Тэнгүүт үгүйсгээд юу яаж? Яг бурхны одоо нөгөө хэлсний дагуу шударгаар бид нар хийж чадчихна. За би бол магадгүй хүнтэй ингээд ажил хийдэг хүн байлаа гэж бодоход ажил хийхдээ хүн хараагүй байхад тэгээ яг бурханд байгаа юм шигээр үлдэж чадчихна уу? Эсвэл хин нэг уучлах та ч юм уу те. Ой хүссэн тэр мөн надад тэгсэн. Энэ нөгөө нэг эго дээр тулд гэж байгаа юм. Эзэн намайг уучлах гэж байна. Тэгтээ би тэгэнгүүт энэ нөгөө өөрийгөө үгүйсгэн гэдэг маань ингэдэг юм л. Өөрийгөө хаях юм уу, өөрийгөө үл тоох тухай яриаг. Есүс зүгээр чи бүх шийдвэрийнхаа төвийн гол нь чи биш. Харин бурхныг болох ёстой. Тэгжээж өөрийгөө хоёрт тавина гэсэн үг. Тэгээ шийдвэр болгон дээр. Тэр нь одоо нөгөө заримдаа хүмүүс ярьдаг штэ. Эхлээд би гэхээсээ өмнө юу гэж бодлоо. За энэ дээр яг Есүс ямар шийдвэр гарах байсан бол? Есүс яг юу хийх байсан бэ гэдгийг эхэлж бодоход
тэрнийх дагаа үйлдэх гинэ. Ингэж гимэн өөрийгөө үүсгэж эхэлж байгаа. Тэгээ загалмаагаа үүрэх гэдэг бол мэдээж үхлийн талаар ярьж байгаа тийм. Одоо олон жилийн өмнөөс нь Около гэдэг нэг ихч байдаг тийм. Афганистанд үйлчлдэг байсан. Тэр ихч нэг юу ярьж байсан. Нэг жишээ байдаг л та. Тэнд очиод хэдэн жил үйлчлэсний дараа нэг афган охинтой болсон. Дагалдагч. Тэгээ Монгол руу тэр чинь нэг жилд 1-2 удаа ирээд идэв гэсэн Около ихч чинь. Одоо уулзалтаар. Тэгээ тэр охиндоо тухайн үедээ байхдаа охиныгоо дагуулад Афганистан тэр үед чинь одоо ч гэсэн иргэний дайнтай байгаа шүү дээ. Тэгээ тэр хүмүүст тухайн үед ер нь итгэл найдар байх хэрэгтэй. Өөрөөсөө исламынхаа шашинд бол ер нь одоо яг итгэл бишрэлийн хувьд бол уналтанд орсон байсан Афганистан шууд. Тэгвэл христчлийн итгэл найдвар тэдэрт айгүй их өгжсэн. Тэгээд сайн мэдээ тараагаад явангуут тэднийг нөгөө ингээд Афганистан шууд ингээд дагаа явдсан байл да тэр зэвсэд бүлгэллийнх нь. Тэгээд Околагч наашаа явахдаа тэр охинд хэлсэн байгаа юм да. За ихчигээ яваад эртэл чи ганцаараа битгий яваарай. Ягаад гэвэл чи Афганистан хүн учраас чамайг л ямар ч асуудалгүй эднэр тий хоролж чадна гэдэг. Тэгтэл нөөдч яг Околагчийг буцах үед нь хэлсэн байгаа юм л да. Ихчээ би бол дугаа байж чадахгүй. Нэг өдөр ч гэсэн алдаж боломгүй. Ягаад гэвэл өдөр болгон хүмүүс өгч чинь тэрнээс өмнө тэдэрт эзний сайн мэдээ хүрэх ёстой гэдэг. Тэгээ Монголд ирсэн байж хахад нь тэр Околагч нөгөө хэлсэн байгаа юм. Тэнд байсан. Одоо бусад гадаад мишонерууд нь нөгөө охин ч алагдчихлаа гэдэг. Яг нөгөө харсан хүний нүдээр юу гэсэглээ нөгөө охин Околагчийн хийд байсан үйлчлэг ганцаараа явж хахад нь тийм одоо моциклтэй хэдэн хүмүүс замыг хааж агаад бүр нэг сэг болтон шүрсэж яваад гэсэн. Афганистан чадчууд нь. Гэтэ Околагч хэлж байгаа юм юу гэхээр тэр охин юу ч мэдлгүйгээр те одоо би үхэж явж байгаад би үхчих магадгүй ч юм уу мэдгүй тэр мэдчихсэн. Чи үхэж магадгүй гэдгийг бүр хэлээд анхааруулсаар байтал өөрөө яваад тэрийг хийстэй. Тэр нь энэ нь юу вэ гэхлээрээ тэр хүүхэд охины хувьд эзнийг дагах үнцийг мэдчихсэн. Тэ? Одоо юу гэдгийг. Нөгөө ян ахын бас нэг түүх хийдэг ч тэ. Нэг хэсэг Монгол айгүй их гарсан хятадтэй. Олон жил шоронд байж байгаа л янз бүрийн юм түүхүүд байдаг. Тэгэхээр бид нар нөгөө заримдаа одоо юу гэдгийг бэ хүмүүс нэг тийм агуу юм бодоод идэг гинэ. Тэд нар шиг нэг амиа зориулах. Тэгтэл айгүй энгийн юу вэ гэхээр бид нар өдөр тутмын амьдралдаа өөрийгөө үгүйсгэж чинь. Эхлээд чи өөрийгөө үгүйсгэж байгаа юу гэж. Тэгэхээр энэний дараа юу гэж хэлсэн гэхээр амиа алдна гэдэг. Одоо бид нар энийг Монгол Библиэс харах юм бол шууд энэ амиа амьдралын талаар яриад байгаа юм шиг боловч грек үгэн дээр энэ маань псюхэ гэсэн үг байгаад байгаа. Еврей үгэн дээр нефеш гэсэн үг байна. Тэгэхээр одоо монгол хэлэнд бол ингэж бид нар ярьдаг шүү дээ. За тэр хүн те өөрийгөө алдсан. Амьдралаа алдчихлаа гэж яриул. Бид тэр хүнийг шүн өвчлээ гэж ойлгохгүй те. Тэр хүн буруу замаар яваад ер нь бүр ингэж хинч болчлоо гэдэг утгаар нь ойлгодог. Тэгтэл псюхэ гэдэг энэ грек үг маань ер нь ийм утгатай. Хэрвээ чи ингэж тийм ээ одоо юу гэдгийг одоо энэ хүмүүс Есүс энэ хүнийг энэ үгийг хинт хэлж байгаа гэхээр яг өөрийг нь Месиа гэдгийг мэдсэн хүмүүст хэлж байгаа. Итгэж биш хүмүүст биш. Месиагаар дагаад явж байгаа тэр хүмүүст хэлж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс одоо нэг өснөө биднэрт юу гэж байгаа вэ? Бид нар одоо амьдралын яг жинхэнэ утгыг мэдсэн үү гэвэл бид нар мэдсэн те Библиэс. Бид нар хаанаас ирээд хаашаа явсан бэ? Бидний бурхан хэн бэ? Одоо бидний үнц нь юун дээр тогтож байгааг мэдж байгаа. Гэтэл энэ үнц цэнийг өөрийгөө үгүйсэхгүйгээр хүн ингэдэг юм байл да заримдаа. Одоо нөгөө өөрийгөө үгүйсэхгүйгээр бүх амьдралын төв нь өөрөө байгаад ингээд явсаар байгаа сүүлд яг нөгөө монгол хэллээр бол амьдралаа буюу өөрийгөө алдах үедээ итгэгчтэй хоосордог гинэ. Утгагүй болоод бурхан байхгүй юм шиг болоод өөрөө ч бид юунд яваад 20 жил явлаа. Сүүлд чинь шалт юм. Энэ нь юу вэ гэхлээр нөгөө дагалдах амьдрал байхгүй. Магадгүй нөгөө хүмүүс шиг зүгээр ингээ гайхамшиг нь харах гад, нэг идэрлийг авах гад, нэг амьдрал нь гоё юм болох ёстой гэж хүлээсээр хагаад тэгээд нөгөө дагалдахын амьдрал байхгүй болчихгоот хүн ингэдэг юм байна. Тэнгүүт энэ дээр байж байгаа энэ амин гэдэг үг маань псюхэ гэдэг үг нь тийм утгатай гинэ. Өөрийгөө алдах уу амьдралаа алдах. Сүүлдээ хүн хоосроод хов хоосон болчихдог. Тэнгүүт Есүс энийг хэлсэн. Тэгээд цааш арах юм бол те ичих болно гэх. Тэгээд гэвч үнэн панарт хэлээ энэ зогсдын зарим нь бурхны хаанчлал ирэх хүртлээ үхлийг амсахгүй гэж хэлсэн гэдэг. Тэгээд Есүс өөрийнхөө үхлийн талаар ярихдаа шууд бие махбодын үхэл буюу сома гэдэг үгийг хэрэгэлсэн байна. Би бол шууд үхнэ. Харин энэ дээр хэлэхдээ та нар псюе буюу өөрийгөө амьдралаа алдсан шүү. Хэрвээ энэ байхгүй бол явсны дараа та нар эргээд Христ итгэл амьдрал тавт хоосон санагдана. Ямар ч утгагүй юм шиг. Шал дими чөнгөрсөн юм шиг те. Тэнгүүт одоо яг тийм хямрал болцсон. Ер нь итгэгчдийн хувьд.
Яагаад гэвэл бид нэр өөрийгөө үүсгэхгүй, эзнийг яг өөрийнхөө амьдралын төв болгоог өөрсдөө эзэн байчаад загалмаагаа өөрөх буюу тэр мөнийг бүр орхичихсан. Тэгээд яг би түрүү ихтэй хэлсэн те. Ер нь Библийг нөгөө заримдаа айгүй эергжүүлээ, зөөлрүүлээд яваад ахаар заримдаа нөгөө бид нар үнцний алдчихдаг юм байна. Есүс тийм учраас албаар энийг айгүй тийм хатуу радикал байдлаар ярьсан гэж эдэнд үзэж байна. Тэгэхээр миний хувьд бол яг үнэнгээ хэлэхэд би өөрийгөө нэг тэгж бас үгүйсгэж чаддаг хүн биш байхгүй. Анхандаа бол жоохон үгүйсгэж оролддог байсан. Сүүлдээ бол юу гэдэг яасан гэхлээр юм хийжлээ. Бурхан та мэдж байгаа уучлаарай. Би чадсангүй. Галсангүй. Би гимтэй сул дараа уучраас гээд. Тэгтэл Есүс энэ үгийг хэлэхдээ мэдж байгаа. Хүн ер нь хэр хэмжээнд аль хүртэл өөрийгөө үгүйсгээд яг чадтай. Тэнгүүт загалмаан зам хэрэг бид нар ингээд шинэ гэрээний нийт ингээд хам сэдэв нарах юм бол Есүс хэлсэн байгаа тийм. Загалмаан замаар хүн ганцаараа бол алхаж чадахгүй. Хэрвээ энэ үгийг яг ингээд яг үнэнгээсээ тунгаан бодсон хүн өөрийнхоороо чадахгүй гэдгийг мэдээд би бол чадахгүй шүү дээ эзэн тий. Яг л би өдөр болгон өөрийгөө үгүйсэж чадахгүй. Энд дэр хэлсэн мөн чи өдөр болгон өөрийгөө үгүйсэх хэрэгтэй. Өөрийгөө загалмаагаа өөрөө алхах хэрэгтэй. Тэнгүүт бид нар энэ дэр яг хэрвээ сериосны хандаж чадвал ингэж залбирах юм байна л да тий. Би чадахгүй учраас танад хүчээг өгөөч. Магадгүй надтай хамт хооч. Тэгээд бүхэлд нь арах юм бол Есүс хэлсэн. Би үеийн төгсгөл хүртэл та нартай хамт байх бол. Йохан номдэр хэлсэн мөн чи надтай холбогтой байж ижил үр жимс гаргаж надад дотор амьдрч чад. Хэрвээ чи надтай холбоогүй байх юм бол чадахгүй шүү. Тэгэхээр эргээд нөгөө энэ үг бид нэр бурхантай холбоотой байх, эзний өмнө үргэлж яг жинкнээсээ суух тийм одоо зүйл дээр авчирч байгаа юм байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд ер нь эзэн бол надад миний хувьд энэ үгийг аягүй их сануулсан. Тэгээд би надад юу одоо тэр олон жилийн өмнө дөө би одоо та бүхэн мэдж байгаа тийм би гэр бүлээсээ ингээд салчихсан. Аягүй хэцүүс. Тэгээд тэрний нэг зүйл нь юу вэ гэхээр би эзний өмнө өөрийгөө буулгаж өгөөг юм байна. Яг ингээд одоо ингээд залбираад ч юм уу магтаалын үед хүмүүс аягүй сэтгэл хөдлөхөөр тэгдэг л дээ. Би ингээс таныг дагах болно. Яг амьдрал дээр яг тийм одоо момент юм уу мөч хүрээд ирэх үед чаддгүй. Ялангуяа эхнэр нөхрийн харилцаан дээр бол бид нар чинь ингээд аягүй их биеиндээ бууж өгдөг штеп. Ерөөсөл тэр л болж тарж байгаа байхгүй. Зүгээр л те одоо миний хувьд бол яг ингээд гэр бүл болохоос өмнө амьдралыг бол аягүй тийм аягүй гоё төсөлдөг гэсэн байхгүй. Нэг амархан чимчг тийм. Их нэртэйгээ сайхан орой өглөө ярилцлаа. Ярилцснаа хийлээ. Нэг асуудал биш. Тэгтэл яг амьдрал дээр ирээд нөгөөд хүндээ буугаад өгөх гэсэн чинь те миний эго ч юм уу хүсэл ч юм уу ингээд хэцүү болоод тэгээд сүүлд нөгөө одоо энэ шослоор яваад идэх шүү дээ. Их нэртэй л базуулаа явж яхад болно. Ер нь ирчүүдийг бол тэгээд тэр нь цаадахаар өгж байгаа. Чи зүгээр өөрөө үүсгээл ихнэрийнхээ үгээр л явжээ. Тэгээл тэр хүн чинь чамайг буруу зүйл рүү дагуулахгүй. Тэгээд тэр чинь амьдралыг ч аваа яваад. Яг тэрнтэй адилхан энд Есүс гэж хэлж байгаа гэхээр яг энэ дээр хүмүүс ингэдэм байл дээ. Хэрвээ би ингээд өөрийгөө үүсгэчвэл би бүх юм контрол ингээд алдчихвал бүх юм ингээд яах юм бэ тий? Хин энийг аваад явах юм бэ гэнэ. Есүсийн хэлж байгаа санаа тэр юм. Чи зүгээр л тий над бүх юм өгч. Би чамайг бол мэдээж хизээч буруу юм лөө устдах юм лөө дагуулахгүй чамайг илүү сайн лөө дагуул. Зүгээр надад дуулууртай бай. Тэр яг миний өнөөдрийн хуваалцах байгаа үгний гол утга нь тийм байна. Тэгээд загалмай гэдэг бол нэг талаараа зовлон болгон бол биш. Мэдээж яг эзний зөвийн дагуу, эзний үгийн дагуу магадгүй эзэн дуулууртай байснараа ирж байгаа тэр хавчлага, ичгүүр одоо юу гэдгийг те доромжллыг бид нэр загалмаагаас ирж ийн гэж бодох болохоос биш нэг те уудаг нөхөр одоо юу гэдгийг нэг өөрөө нэг буруу сонголт хийгээд бизнесэнд дампуурсан тэгснийгээ тэрийгээ би загалмаагаа өөрөө явж ийн гэд яриад байх бол бас бишээ гэж нэгдүгээр би хэлж. Хоёрдугаарт нь өөрийгөө үгүйсгэхийг эргээд нэг санаарай гэж эзэн хэлж байгаа. Өөрийгөө үгүйсгээрэй миний өмнө. Өөрөөсөө татгалзаарай. Тэрний юу вэ гэхээр өөрийгөө одоо тэг хинч болгоод амьдралаа хаяад явах биш. Зүгээр шийдвэр болгон дээр миний биш харин эзний шийдвэр, эзэн энд ямар шийдвэр гаргах байсан. Эзэн юу хүсэж чинь гэдгийг эхлээд бодоод залбираад тэрний дагуу халахах. Тэгэд энэний үн өртөх нь магадгүй бид нар доромжлогдно, нийгмээс хавчлага авна. Өөрөө тэг үгүйсгэх. Тэгвэл энэ бол Есүсийн хэлсэн загалмайн зам. Хүн болгоны нэгээр алхаж чадахгүй гэж Есүс хэлсэн. Амархан биш ээ. Лада миний хуваалцах зүйл энэ байна. Яг миний хувьд бол ямар ч гэсэн энийг дахиж санаад эзэнд амлаж исэн 20 жилийн хүүхэд байхасаа хойш амлаж исэн юм дахиад бодсон. Тэгээд магадгүй одоо би дахиад эзний өмнө өөрийгөө үгүйсгээд татгалзаад магадгүй зарим төлөвлөгөөгөө бүр болоод
Тэгээ эзнийг дагаад алхахыг хүсэж байна. Тэг хүсэж байгаа. Гэхдээ чадах үхгүй мэдгүй. Тэгээ эзнээс хүчийг гойж байна. Өөрөөс нь нэгүслэн гойж натаа хамт байна гэж хэлсэн учраас. Та бүхэнд бас нэг тиймэрхүү зүйл байгаа бол ингээд бас нэг санаарай гэж хүсэж байна. За тэгээ бүгд хамт эзний нэрээр залбирцгаая. Иесус. Эзэн таны нэрээр залбирч байна. Та бол нэмнэрэл нэгүүлсэнгүй, уурлахтаа удаан мөртлөө, хатуудаа бас хатуу. Та зарим зүйл дээр үнэхээр энэ одоо Бурхныг мөн үү гэж хэлмээр зүйлийг та хүмүүнд хэлсэн байдаг. За тухайн үед за өөрийн дагалдагчтай хэлэхдээ та нар хэрвээ намайг дагахыг хүсэж байгаа бол өөрийгөө үгүйсэг, загалмаагаа бариад тэгээ намайг алхаарай гэж хэлсэн байна. Эзэн минь тэгээд үнэхээр та таныг дагах үед үнэхээр заавал эхлээд өөрийгөө үгүйсгэх ёстой болдог. Магадгүй бид нар өөрсдөө үгүйсэхээ мартсан байж магадгүй. Эсвэл тэр энэ дээр дуулууртай байж чадаагүй байж магадгүй. Гэхдээ үнэхээр бид нар таныг дагахыг хүсэж байна. Энэ нь ямар нэгэн үн өртөгтэй байгаа. Тэгээд магадгүй бид нар ичхүүрийг, доромжллыг, зовлонг цаашлаад өөр олон зүйлийг амсаж тэрийг үүрх ёстой болж магадгүй. Гэхдээ эзэн та биднэртэй үеийн нөхцөл хүртэл хамт байна гэж хэлсэн. Гэхдээ түүний өмнө тантай үргэлж бид нар холбоотой бай гэж хэлсэн байна. Тэгэхээр бид нар өдөр бүр таны өмнө үнэхээр яг үнэнгээсээ бодитоор суудаг баймаар байна. Эзэн би үнэхээр энэ өдөр таны өмнө загалмаагаа өрөө таныг өөрийгөө үгүйсгээд алхахыг хүсэж байна. Та биднэрт тэр өглөө болгон тийм сэтлийг та биднэрт өгөөрэй. Тэгээ таныг дагаад алхах үед бас дандаа зовлон гамшиг биш, харин гайхамшиг ялалтууд бас ирдэг. Та тэр болгоноор биднийг дагуулах болтугай гэж бодож байна. Тэгээ би өөрийнхөө өмнө залбирч та миний хуйн амьдралыг дахиад босгох болтугай. Магадгүй таны өмнө өөрийгөө үгүйсгэснээр та дахиад биднийг гэр бүл болгоныг илүүгээр бас итгэлийн амьдралыг минь сүнслэг амьдралыг минь та босгож өгөөрэй гэж гуйж байна. Тэгээ бүх алдрыг зөвхөн танд өргөж эзэн Есүсийн нэрээр гуйж залбирлаа. Амен. За эзэн өгөлтгөө.